За сайн байцгаана үзэгчдээ манай нэвтрүүлэг хэлж байна. За манай телевизээс хөгжлийн тухай яриа цувралыг бас цөөнгөө удаа явуулсан. Энэ удаа ч гэсэн бид хөгжлийн тухай ярихаар нэгэн зочныг ураад байна. Энэ бол Монгол Улсын хурлын гишүүн Лувсан Намсрын оюун эрдэнэ ингээд тав хүнтэйгээ оюун эрдэнэ яг хүргэе. За ингээд өнөөдрийн мэндийг дэвшүүлье. Баярлалаа. За би зүгээр нэг жижигхэн жишээнээс эхлэе гэж бодож байна. Та бол хоёр ном бичсэн. Анхны ном бол Алсын хараа гэж 2005 онд анх гарсан гэж санагдаж байна. Тэр номон дээр нэг үг байдаг энүүгээр эхлэе гэж бодож байгаа. Бүргэд өндөртөнд зэсгцэн Алсыг хардгаа гэж. Энэ бол бас таны үед одоо улс төрийн илэрхийлж ирсэн хэлбэр болов уу гэж. Тэгээд тэрнээс хойш 13 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд бас та одоо янз янзын ажил хийлээ, намын ажил хийсэн. За тэгээд залуучуудын байгууллага толгойлж явсан. Дараа нь одоо боловсроод ажиллаж Харвард их сургууль суралт өгсөн. Нараад Монгол Улсын их хурлын гишүүн болсон. Яг одоо тэр бүргэд шиг өндрөөс Монгол орны хөгжлийг харж байгаа болов уу гэж бодчих. Алсын юм харагдаж байгаа байна. Тэр ном бичээс үетэйгээ харьцуулаад бодоход танд ямар сэтгэл төрж байгаа вэ? Яг нь Алсын хараа гэдэг ном 2005 онд би Хинтээ аймагт ажиллаж байсан. Дэлхийн зөнгөд олон улсын байгууллагад ажиллаж байгаад бичсэн ном. Тэгээ яг тэр номны хамгийн сүүлчийн хуудсан дээр би яг 10 жилийн дараа улс орныхаа алсын харааны талаар ном 2 дахь бичнэ гэж амлаж ирсэн л та. Тэгээд тэр 10 жил бас нэлээд тийм хямралтай өнгөрсөн миний хувьд нөгөө нэгэнтээ амлалцсан байдаг. Тэгээд яг улс орныхоо ирээдүйн одоо 25 жилийг төсөөлөх тийм судалгааны ажил руу үндсэндээ орж ирсэн. Намд ажилласан маань тэр нөгөө нэг намын архив руу удраас орж үзэх улс төрчтэй бас уулзах тийм том бас мөрөөдөл байсан. Залуучдын холбооч бас тэр байсан. Тэгээд үүнийгээ харьцуулахын тулд одоо бас алсыг зорих шаардлагатай болсон. Яагаад гэвэл зөвхөн одоо ингээд Монголдоо бас хүмүүстэй уулзаад энийг туйлын зөв юм а гэж бас бодож болохгүй л дээ. Тэгээ хамгийн зөв сонголт бол бас Харвард их сургуулиас яагаад гэвэл дэлхийн 132-ны залуучууд ирдэг. Тэгээд тэдэнтэй уулзаж бас ярилцах юм боломжууд олддог. Тэгэхээр яг уу 2005 оноос хойш улс орн маань өөрчлөгдсөн байна. Миний хувьд ч гэсэн одоо бас бодож судалж ирсэн юмнууд маань тодорхой хэмжээнд өөрчлөгдсөн байна. Одоо бас өөрийн тийм дараагийн 25 жил нэг өөрөлд 40 онд Монгол улс маань ийм байгаасаа гэж боддог, мөрөөдөл байдаг. Хүсэл тэмүүлэл байдаг. Түүнийг одоо Азийн хөлөг улс гэдэг нэртэй бас бүтээл болгож хэвлүүлсэн. Тэгээ түүндээ хүрэхийн тулд одоо бас хичээж явна. За түүндээ бас хүрэхийн төлөөч бас их хурл дэвшсэн. Яагаад гэвэл магадгүй олон улсын байгууллагч ажиллаад ч юм уу эсвэл хэвлэл мэдээлэлээр ч юм уу эсвэл ном бичээд ч юм уу бас яваад хувь нэмэр оруулж болно. Гэтэ яг өнөөдрийн манай шилжилтийн үед бол илүү тийм одоо шийдвэр гаргах төвшөнд төр өөрөө хүчтэй оролцож иж Монгол маань одоо нэг тийм зөв голдрол руугаа явах юм болов уу гэдэг ийм л бодолтой л та ингэ явж байна. Би танаас сэтгэл асуулаа шүү дээ. Нэрээ ингээд 2005 онд байсан. За энэ хооронд та бол өндөрт гарсан гэж одоо өөрийгөө харж байна. Хэр зэрэг өндөрөөс харж байна. Монгол улсын ирээдүйг боломж. Яг нь ер нь бол харьцуулалт. Мэдээллийн хувьд л жоохон ахиу болсон гэхээс өөр нэг одоо өндөр гараад ирэх байх тий. Мэдээж яг би хөдөө ажиллаж байсан, хотод ирсэн мэдээж энэ бол өөр харьцуулалт. За урд нь яг мэдээж олон улсын байгууллагт ажиллаад гадна талаас нь одоо ингээд их орноо хөгжүүлэх гэж хичээж явдаг байсан. Одоо бол илүү бодлогын төвшөнд ажиллаж байна. Тэр жинхэнэ одоо ирээдүйд тийм холыг харах юм бол нэгэнтээ зорилгоо тавьсан. Түүнд хүрэхийн төлөө өнөөдөр жишээлбэл байгалийн цаг хугацаагаа яаж зарцуулах вэ гэдэг л одоо миний хамгийн том өрсөлдөөн болж байна л та. За тэгээд Азийн хөлөг улс. Азийн хөлөг улс судалгааны төв. Энэ хоёр бол таны нэг 10 жилийн дараа бичсэн юм шүү дээ 15. Тэгээ энэ дээрээс харахад хөгжил гэж юу юм бэ? Та яаж тодорхойлж байна? Олон улсын төвшинч яаж тодорхойлж байна? За Монголыг оролцуулаад. Хөгжил бол яг мэдээж их олон тодорхойлт байгаа. Маш товчоор хөгжил бол өнгөрсөн одоо ирээдүг ингээд холбосон одоо нүдэнд үл үзэгдэх торлогон дээр баригдсан байшин гэж би тодорхойлдог. Нэг өөрөлд бол өнгөрсөнд би тийм байсан, одоо хэм байгаа, ирээдүйд хэм болох юм бэ гэдгээ олж харахгүй бол хөгжлийн концепц өөрөө гардггүй, төөрдөг гэж үздэг л дээ. За зөв ганцхан жишээ. Манайх их оюунлаг улс байж л дээ. Ер нь бол одоо ингээл их хуралтай, за тэгэл одоо тэр сэцтийн зөвлөлөд нэгэл одоо think tank хэлбэрийн буюу тийм бодлогын судалгааны хүрээлэнгүүд 13 дугаар зуунд байж л дээ. За тэгвэл бид нар их оюунлаг байж.
За одоо энэ маань ингээд уламжлаад ирсэн байна уу бол бас тийм. Ягаад гэвэл сая бас манай одоо эгчдүү хоёр охин Нобелийн бишээ тийм ээ. Гиннесийн номонд бүртгэлээ тийм ээ. За ер нь бол одоо манай монголчууд бол их тийм оюунлаг IQ өндөртэй. За тэгвэл ирээдүйд тэртээ өнгөрсөнд оюунлаг одоо оюунлаг байгаа юм чинь ирээдүйн тэргүүлэх салбарт боловсрал байж болох нэ. За тэгвэл өнөөдөр жишээлбэл бид нар боловсролтой хөрөнгө оруулалт хийж байгаа нөгөө үгүй байна л да. За энэ дээр төрийн бодлогын одоо нөгөө нэг бидний сул байгаа цэг маань харагдаж байгаа. Жишээлбэл өнөөдөр Монгол Улсын их сургууль гэхэд 2224-т жагсаж ах чи тэгсэн мөртлөө IQ-гаараа бид нар 7 жагсаж ах хэрэгтэй зогсож ин гэдэг бол төрийн бодлого боловсрол тал дээр бид нар алдаа хийж байна. Нэг үрлэл бид нар тэргүүлэх салбараа өнгөрсөнд байгаа одоод байгаа ирээдүйд боловсролын салбарыг тэргүүлэх салбар болгоно гэвэл одоо энийг хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэдэг ийм л одоо гаргалгаа гаргадаг юм байлээ. Ер нь бол миний хувьд ч гэсэн бас тийм л гаргалгаа гаргаж үндсэндээ өнгөрсөн 25 жилийг багцлж дүгнэх, ирээдүйн 25 жилийг багцлж төсөөлөх. Аль болохоор нэг тийм өдөр тутмын явж байгаа нэг тийм өнгөц мэдээлэлээс жоохон хол. Ирээдүйд яг яригдах тийм том шийдэл, ирээдүйд яг яригдах том зарчмын байр суурь гэдэг тал дээр л өөрийнхөө цагийг их зориулъя гэж л бодож явдаг л да. За баярлалаа. Хөгжил бол бодлого тийм үү. Гэхдээ бодлого тодорхой байх. Тогтвортой байх гэж их чухал юм байх шүү тий. Тогтвортой бусаас болоод нэг байшин барьдаг, нөгөөх маргааш нураадаг, дахиад шинийг барьдаг, дахиад нураадаг. Нэг ийм л төр зураг ер нь сүүлийн одоо 20 хэдэн жилд их тодорхой харагдсантай та санал нийлгүй. Нийл. Яг ер нь бас би энэ дээр их гайхаад байдаг байсан л да. Тэгээд өнгөрсөн одоо 2 жилийн хугацаанд зүгээр одоо миний хувьд болон манай багийн хувьд бас нэг судалгаа хийсэн. Энэ бол Бүгд найрамдах Монгол Ард улсын үндсэн хууль баталж байгаа үеийн соронзон хайлсны бичлэгийг буулгасан. Одоо 1991 оны бүх протоколыг татаж үзсэн. Соронзон хайлсан дээр байгаа бүх дуу хоолойнуудыг бидний хувьд сонссон. За одоо энэ бол ингээд их тийм сонирн баримталтай. Жишээлбэл энэ бол 99 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн одоо ангадгаар одоо шинэ үндсэн хуулийг батлахад шүү дээ. Бүгд найрамдах Монгол Ард улсын ардын хурлын хуралдааны протокол дугаар 21 гэдэг. За энэ чэнэс их тийм олон юм харагдаж байгаа. Жишээлбэл одоо өнгөрсөн 25 жилийн одоо гол төлөөлөгчд жишээлбэл Гончиг Доржгоо 56 дугаар тойргийн депутат байсан байгаа. Санжин Баяргаа 1-р тойргийн депутат, Цахиагийн Элбэг Доржгоо 427 дугаар тойргийн депутат, Лүмдээ Жанцан дарга 15 дугаар тойргийн депутат, Санжаа Сүрэнгийн зориг 9-р тойргийн депутат, Эрдэнийн Батүлгаа 52 дугаар тойргийн депутат, Баяр Цогт 288 дугаар тойргийн депутат, 10 дугаар тойргийн депутат Ашварбаргаа байсан. Урт насангаа хурал удартай л тэгж бас инээдэнтэй одоо эрс мэс бас хөрөхгүй тэр үед. Тэгэл урт насангаа уурлаалгаа. Та нар одоо үндсэн хууль баталчиж ингээд алгаж оролдож яадаг юм бэ гэж. За нэг 27-8 залуучуудыг хитгэвтэй. За саяны миний нэр дурдсан болон босод хүмүүс. За тэгээд тэд нар одоо үндсэндээ бидний өнөөдрийн байгаа нийгмийг 27 жилийн өмнө одоо төсөөлж байгаа. За парламент хоёр танхимтай байвал яадаг юм гэдэг. За тэгэл одоо бас тус-тусдаа судалсан. За гэхдээ зарим нь бол одоо мэдээлэл их гүйхэн байсан ч харагдаж байгаа одоо энэ ч яг одоо энэ үйл яг өнөөдрийн төвшөнд ингээ харьцуулж харахад бол зарим нь одоо жишээлбэл их одоо зарим нь одоо жишээлбэл бид нар хаан цэцэлтэй болъё гэж ярьжсэн байгаа. Ерөнхийлөгчөө бид нар ард түмнээ сонгох уугүй юу гэж ингээ ярьжсэн байна. За тэгээ яасан бэ гэхээр чимэд багш ихийг оруулсан. Тэгэл хоорондоо маргалддаг, санал хураалт болдог чимэд багш орж ирэл тайлбарлахлаар санал хураалт тийшээ саваад байгаа юм л одоо энэ чинь ингээ санал хураалт тэдтэй тэгэл жишээлбэл манайх одоо ерөнхийлөгчийг ард түмнээ сонгодог байх уу эсвэл ерөнхийлөгч парламентаас сонгогддог байх уу гэдэг дээр 48% санал тэнцэж байгаа. За тэгээд өглөө нь тийм ээ дахиж хураал одоо ерөнхийдөө бид нар яг өнөөдрийн нийгмийг байгуулж байгаа. Жишээлбэл парламентын гишүүн 76 байх уу 102 байх уу 108 байх уу гэдэг дээр дахиад маргаан үүсэж байгаа. Тэгээд тэр үед байгаа энэ одоо өнгөрсөн 25 жилийн төлөөлөгчд маань их сонин байр суурьтай их дэврүүн бодолтой. За зарим нь бол одоо тухайн үед илэрхийлж ирсэн байр суурьнаасаа бүр овшоо их өөр болцсон. Их л тийм олон юмнуудыг харагдаж байгаа. Энийг одоо гэтээ энэ бол нууцын материал биш учраас энийг үл ингээд ард түмэнд хэвлүүлж хүргэх нь зүйтэй юм аа. Сорилттой байна бодож байгаа юм. Яагаад гэвэл бид нар яг өнөөдрийг хараад бол ойлгохгүй. Жишээ нь өнөөдөр бид нар Монгол улсын үндсэн хууль гэдэг энэ бидний суур харилцааны баримтчиг маань одоо дэлхий дээр жишээлбэл зөвхөн чек поштой адилхан байдаг гэдэг тэр бүрийн хүмүүс мэддэг. Яг ингэж ухад төгчиж л тэрийг одоо олж харах боломжтой. Тэгвэл өнөөдөр бид нар жишээлбэл ард түмнээс ерөнхийлөгчийг сонгодог. Тэгсэн мөртлөө ард түмнээс 76-ын парламентын гишүүдтэй дэлхий дээрх цорын ганц улс гэдгийг олж харна. Тэгэхгүй бол дэлхий дээр байгаа бүх үндсэн хууль угаасаа л юм байдаг юм байна. Угаасаа л бид нар маргалдаж явах хэрэгтэй юм байна гэж бас бодоод яваад байдаг. Тэгэхээр суур харилцааны маань баримтчгууд
юунд зориулагдсан бэ гэдгийг би зүгээр олж харахыг хичээсэн л. Энэчнээс зүгээр миний одоо хийж байгаа дүгнэлт юу вэ гэхээр ерөөсөө одоо энд байгаа бүх хүмүүс хэлсэн байна. За чимэдгүй. Энэ ардчилсан үндсэн хууль бол Монголд дарангуулал төрүүлж болохгүй үндсэн хууль байх ёстой шүү гэж. За бүгдээрээ л одоо тэр хэлсэн байгаа л да. За тэрийг ч ясаар болгосон байна. Юу вэ гэхээр ард түмнээс ерөнхийлөгч сонгодог мөртлөө ерөнхийлөгч нь төсөв байхгүй, танхим байхгүй. 76 парламентын гишүүнийг гаргадаг мөртлөө ард түмнээс сонгогдсон асар хүчтэй ерөнхийлөгчтэй тэгээд их хурлын сонгуулийн дараа 1 жилийн дараа ерөнхийлөгчийн сонгуул байдаг. Дэлхий дээр байхгүй одоо ийм тогтолцоо хийсэн. За ингэ яасан бэ гэхээр ерөөсөө ингээд нэг 20 хүнтэй ч юм ерөнхийлөгч нийлэх юм бол засгийн газар маш хүндэрдэг. Тэгээд хин ч одоо жишээлбэл хаан болж чаддгүй. Тэгээ ийм тогтолцоор ингээд орсон байна. За энэ үед яасан бэ гэхээр холбооны одоо Герман улсаас ирсэн тийм ээ. За мөн одоо Америк нэгдсэн улсаас ирсэн эрдэмтэд энэ үндсэн хууль баталж явах үед одоо бас өөрсдийнхөө дуу хоолойг илэрхийлж ирсэн байна. Тэрний юу вэ гэхээр жишээл Эйнштейн гэдэг Германы одоо алдартай профессор бол танайх яг одоо энэ үедээ бол жоохон санхүүгийн хувьд амаргүй байна. Гэтэ Монгол улс дандаа юм байхгүй. Уул уурхайтай болно. Зах зээлийн чөлөөт харилцаанд орчлоо. Хүмүүс өмчтэй болно. Ингээд ирэхлээр хинч хариуцлага хүлээдэггүй. Хинт ч ирэх мэдэл байдгүй. Ийм тогтолцоо руу яв нэг өөрөлд танайх 2 ерхий сайттай болно шүү гэж хэлж ирсэн. Яг энэ үед. Тэгээд тэр үед яасан бэ гэхээр яг энэ нэг Португалд байхгүй. Гэтэ чимэд багш бол тухайн үед одоо ингээд юу гэж тайлбарлаж ирсэн бэ гэхээр ингэжсэн гэж байна. Эхлээд Монголын ард түмэн ардчлал, олон намын тогтолцоо, суурь эрх чөлөөний үндсэн үзүүлэлтийг ойлгох. Түүний дараа эдийн засгийн тусгаар тогтнолтой холбоотой асуудлаа авч явна үсттэй гэж ингэж ярьж ирсэн байна. За одоо яг энэ дээр ирчээд байна л да бид нар. Тийм байна. За одоо бол бид нэр ардчлалыг ойлгосон байна. Бид нэр эрх чөлөөтэй болсон. Сая одоо хоёулаа ярьжлаа. Одоо Монгол улсад хатгаар их хэмжээний чөлөө төвлөлттэй болсон байна. Сошиалын одоо алдартай хэрэглэгч болцгоолоо бүгдээрээ олимпиад сошиаллыгээр олон нам зөндөө олон намын тогтолцоотой боллоо. Хин чинээсээ айхаа болсон байна. Тийм ээ. За энэ бол ингээд үнэхээр ардчлал энэ бол одоо ёстой нөгөө нэг тийм ээ зүүн Азийн цээжинд байгаа ардчлалсан одоо хосгүй завгар мөн үү? Мөн. Гэтэ энэ зүйл хоёр юм алдагдсан. Нэг нь төлөвлөлт. Ягаад гэвэл засгийн газар ерөөсөө дунджаар 1.5 жилийн настай 76хан парламентын гишүүнтэй учраас нэг гишүүн дээр ноогдох одоо кнопны жин бөгөөд нэг хүний голс маш өндөр болсон. Тийм учраас ерхий сайд ерхийлэгч парламент гэдэг юм хоёр тал байгаа юм одоо том завчилтаан дунд ямар ч ерхий сайд одоо өөрийнхөө хүчтэй голс илэрхийлж чадхаа байсан. За ингээд яасан бэ гэхээр төлөвлөлт байхгүйгээр төсөв баталдаг болсон. Нэг үрлэл төсвөө эхлээ баталчаад тэрний хойноос нь 6 хийлгээд за ингэж явж байгаад яасан бэ гэхээр энэ нь явандаа уул уурхайн төслүүд ороод ирэхлээр одоо авилгалын тийм том индексүүд бий болоод компаниуд яасан бэ гэхээр одоо улсын их хурлд хамгийн багадаа 5 ихтэй 10 төлөөлөлтөй болж иж өөрийг хамгаалах хэрэгтэй байна гэдгийг олж харсан. За ингээд яасан бэ гэхээр төлөвлөлтгүй ийм зүйл рүү орчихсон өнөөдрийн одоо энэ бухимдалтай үеийг одоо авчрах суур зарчим байж байгаа гэж би бол ингээд олж харж байна. Тэгэхээр одоо бид нэр хүндээ муулаад ах уу эсвэл машина бас давхар харах уу гэдэг л юм ойлголт. Хоёр зүйл гэсэн шүү дээ. За нэг нь бол сая гоё. Төлөлт байхгүй нөгөөх нь төлөлт байхгүй. Нэг нь болохоор докторгүй байдал. Докторгүй. Тийм. Доктортой биш. Доктортой биш болсон. Яагаад тэгэхээр одоо юм байна. За би ч л одоо нам дээр бас ажиллаж байсан та хэллээ. Нам дээр ингээд ажиллаад харахад бол нөгөө нэг төрүүл гадна талаас нь харагдаж байна. За олон сонгуул болоод байх тусам ер нь намд бол бас зүгээр юм шиг ингээд харагддаг байсан. Яг ингээд жишээлбэл парламентын гишүүн болж сонгогдоод ингээд дотор нь оронгууд манайх одоо гэж их хурлын сонгуул болоод 11 сард орон нутгийн сонгуул. За ингээд яг уу гэхээр жишээлбэл ийм томоохон шийдлүүд гатж эхэлдэг. Намаас болж гатж байгаа. Яг үнэндээ төрийн ажил. За сонгуультай шүү. Одоо тэгж үхэлж болохгүй шүү. За энийг ингээд шийдэх юм бол ард түмэн уурлаа шүү гэдэг. За 11 сарын сонгуул болоод шинэ жил болчихж байгаа. Шинэ жил болоод 1 сарын 1 болоод юу гэж ерөнхийлөгчийн сонгуул болж байна. За ерөнхийлөгчийн сонгуул. За ихэнх тохиолдолд манай ард түмэн яасан бэ гэхээр тэнцвэржүүл санал өгдөг байсан. Одоо жишээлбэл парламентыг нэг намд өгсөн бол ерөнхийлөгчийг нөгөө намд өгдөг. Ерөнхийлөгчийг нэг намд өгсөн бол парламентын нөгөө намд өгдөг. За энэ яг ард түмний бас зүй тогтол. За инглээр яг гэхээр ард нөгөө нам дотор асуудал үүсчдэг. Ерөнхийлөгчийн сонгуул ялагдчихлаа. За тэгээд засаг нь унах болдго юм уу эсвэл том зөрчилдөөн болдог. За ингээд нэг чүү нэг асуудлуудаа зэгцлээд одоо ингээд асуудал шийдэхлээр 1 жил үлдсэн байдаг. Гэтэл энэ 65 одоо парламентын гишүүн нэг намаас байх үед ийм байгаа юм чинь одоо энэ 39-39-оор тэнцсэн эднэр үе үл энэ үл зүгээр бантан
байсан байжээ гэж би бодож байгаа. Тэр бүх одоо үед байсан парламентын гишүүдтэй улсын хурлын тамгын газрынхантай одоо бас энэ талаар судалгаа хийж байгаа тамгын газрын одоо судалгааны албаныхын номын санчтай ингээд уулзаад ярихлаар үнэхээр жонхон байсан гэх. Тэгэхээр манай машин маань гацчиход байна. Тэгэхээр үндсэн хуулийн одоо энэ асуудлыг одоо ярьж эхлэх нь зүй ёсны асуудал. Гэтэ энийг бол хүчээр шийдэж болдгоо баримтж. Тийм учраас одоо өнөөдөр жишээлбэл уйтгартай ч гэсэн миний хувьд одоо жишээлбэл өнөөдрийн өнгө алгалсан жижиг мэдээлэл гэхээс илүүтэйгээр тантай энэ зүйлийг ярих нь жишээлбэл хадгалаад энийг та яг бүтэн ойлгол энэ бол одоо надад өнөөдрийн ярилцлагын маш том чухал зүйл байгаа байхгүй. Ягаад гэвэл хэвлэл мэдээллийн та бүхэн маань бол яг ингээд ард түмнөө шууд хүрдэг тойл болдог. Тэгээд магадгүй жишээлбэл нийгэмд одоо нэлээд олон сэтгүүлчид за ялангуяа бас тань шиг улс төрийн сэтгүүлчээр их олон жил хийцэн ийм хүмүүс энийг ойлгоод эхлэх юм бол илүү их тийм нийгмийн эрэл хайгуул болох болов. Тэгвэл яагаад жишээлбэл намрын инх хоёр баг дарга хоёр муудаж ирснийг яагаад дараа нь инх хоёр дарга баяр дарга хоёр муудаж ирснийг тэгээ яагаад өнөөдөр элбэг төрж ерөнхийлөгч алтан хоёрыг дарга нар бие биенээ үзэн ядаад байсан хувь хүнтэй холбоотой магадгүй жишээлбэл тийм ээ 49%. Энэ суурь зарчимтай холбоотой байсан 51% гэдэг олж харуул бүх юмний тийм зангилаа бас тайлбарт болов гэж бодож тэгээ энийг одоо ном болгож хэвлүүлэх гэж тэр CD бичлэгүүдийг гаргах гэж үндсэндээ одоо манай бодлогын судалгааны хүрээлэнгийн залуучууд маань одоо өнгөрсөн 1 жилийн хугацаанд бас нөр их ажил бас хийлээ. Цэнхэрлэгтээр дамжуулаад баярлалаа гэж хэлхийг хүсэж байна. Нөгөө талаас бас телевизийн ийм ярилцлаганд би ер нь парламентын гишүүнээр сонгогдсноос хойш бараг ороогүй. Тэр нь болохоор одоо судалгааны ажил дуусаагүй байсан учраас гэж болно. Нэгүрэл барин 50 одоо жишээл бүх зүйлийг мэдэхгүй байж парламентын гишүүн өөрөө хэвлэл мэдээллийн байгууллагаар өөрийнхөө бодлыг илэрхийлээд байх нь бол миний бас жоохон зохимжгүй гэж бодож. Ягаад гэвэл хариуцлагатай байх хэрэгтэй. Тийм бодлоо. Та тэр бас бантан гэж хэллээ шүү дээ. Одоо манан гэж бас нэр өгсөн байгаа шүү дээ энэ чинь. Одоо хэвлэлийн хэвшмэл нэрүү хүмүүс одоо манан гэж хэлээс орсон. Ялангуяа нөгөө парламент 2 шийдвэрлэх нам маань ойролцоо судалтай үед үнэхээр одоо бантан болж исэн гэж та хэллээ шүү дээ. Тэгэхээр энэ хуулиар бол энэ давтагдах боломжтой тий. Одоогийн үндсэн хууль, сонгуулийн хууль, дагалдах намын улс төрийн намын тухай хуулиар бол энэ дахиад одоо ийм процесс үргэлжлэх нь бол ойлгомжтой. Энэ маш ойлгомжтой. Тэгэхээр одоо гаргалгаа хэрэгтэй тийм. Одоо гаргалгаа хэрэгтэй. Тэгэхээр бидний хувьд бол нөгөө илүү тийм агуулгаас л хайх юмруу л ормоор байгаа. Тэгээд би одоо машингийнхаа суурийг л харьлаа тийм суурийг. Одоо жишээлбэл ингээд хэвлэлийнхэнтэй ч гэсэн би жишээлбэл зориод одоо бас энэ баримтчууд ингээд авцардаг нь одоо их хурлын гишүүдийг та хэд маань ч гэсэн ингээд цаасгүйгээр яриулахаа болмоор байгаа. Та одоо яг юунд үндэслэж ярьж байгаа? Баримт юу тийм. Тэгээ одоо хэвлэлийнхэн ч гэсэн би жишээлбэл ингээд мэдээлэл өгтөө тамгатай баримтуудыг одоо ингээд өгдөг болж байгаа. Жишээлбэл оюутлоготой холбоотой асуудлаар ч юм уу эрдэнэттэй холбоотой асуудлаар одоо манай авилгалын эсрэг парламентын бүлэг ч юм уу бас ингээд мэдээлэл хийдэг. Тэрэн дээр бол одоо би дандаа л ингээд хэвлэж өгөхийг хүсэж байгаа. Тэрэн дотроос дүгнэлтээ хийх. Тэгэхгүйгээр би жишээлбэл цээжний бангаар ярина гэдэг бол энэ бол маш тийм осолтой байхгүй. Яг л 76 микрон байна. Дээрээс нь нэмээд сайдууд болон дэд сайдуудын микрон, тэгээ ерөнхийлөгчийн микрон. За тэгээд одоо энэ олон хэвлэл мэдээллийн микрон. За тэгээд дээрээс нь хувь хүн бүхэн сэтгүүлч болсон энэ сошиал микрон донд магадгүй жишээлбэл иргэд маань залхах тал руугаа. Тэгээд хамгийн гол нь энэ нь ингэж явж байгаад магадгүй жишээлбэл яг бид нэр ардчилсан энэ үндсэн хуулиараа авсан тэр олон намын тогтолцоо. За тэгээд үг хэлэх хэрэгжүүлөө, хэвлэл нийтлэх хэрэгжүүлөө. Олон одоо тулгуурт тийм ээ олон намын одоо парламентын тогтолцоогоо алдчихвал яах вэ гэдэг асуудал. Одоо бол ингээд нэг тийм ерөн буцаад бараг тийм нэг дарангуулагч гарч ирж ижил одоо загтах юм биш үү гэдэг сэтгэл зүйн явж штэ. Тийм. Энэ юу вэ гэхээр аль болохоор бид нар парламент гэдгийг ойлгуулж аль болохоор жишээлбэл сонгодог парламент бол одоо жишээл Герман гэхэд одоо ерөнхийлөгч хин бид нар мэдэхгүй шүү Меркель гэдэг нэг хүнтэй л байна. Манайх бол судалгаа ярихлаар яг ерөнхийлөгч ерхий сайд хоёр дээр 50% хуваагддаг. Үндсэндээ юм хоёр талгаатай байнг яваад ирсэн. Тэгэхээр яг энэ хэвээрээ явах юм бол одоо байгаа хоёр хүн чин системийн золиос. Тэрийг одоо байхдаа их тийм олж хараасаа. Тэгээд тийм түүхэн одоо нэг машин тэтгэн тусгаар тогтнолыг үлдэв гэдэг шиг одоо энэ удирдлагууд маань ярьж дараагийн 25 жилээ харах тийм том одоо сэтгэл зүй ирчээд байна. Одоо жишээ сая ингээл асамт ерхий сайдтай ингээд очоод асамт уулзалт болж байгаа жишээлбэл сэтгүүлчд ярьж байгаа их инээдэнтэй юм ярьж. Гэтэ энэ бол их үнэн гэж бодсон. Ерөөсөө жишээлбэл бүгд найрамд татвар тусын ерхийлэгч дандаа улаан зангаатай. Америк нэгдсэн улсын ерхийлэгч дандаа цэнхэр зангаатай уулзалт хийдэг байсан. Гэтэл сүүлийн үед Америк нэгдсэн улсын ерхийлэгч нь улаан болоод бүгд найрамд татвар тусын ерхийлэгч нь цэнхэр зангаатай. Нэг нь хан өрөх тухай яриад нэг нь чөлөө тодтолтой ярьдаг болчлаа. Хоёр солонгос тийм ээ одоо жишээл хідэж уулзахгүй гэж итгэдэг байсан. Одоо гараа бараа тэрвэрлээ. Одоо гараа бараа тэрвэрлээд би нөрөөгөө зам тавиад эхэлчихлээ. Үндсэндээ энэ чинь тийм маш тийм том сэтгэл зүйн өөрчлөлт орж ирж байгаа юм л да манайд ч гэсэн.
Тэгэхээр энийг л одоо бидний хувьд олж харж хурдтай байгаа, идэвхтэй байгаа тэр иргэдийнхээ хүсэж байгаа тэр зүйл төрийн систем нь өөрөө нийцэхгүй л одоо байгаа нэг юм үлгэн салган байдлаар бид нар хол явж чадахгүй болсон одоо тодоос тод харагдаад байна л. За хоёр төшөө. Тэгэхээр одоо энэ хаврын чуулган бас хугацаа өнгөрчлөө шүү дээ. Тэгээд хаврын чуулганы хэлцэх асуудлын хүрээнд одоо үндсэн хуулийн асуудал орсон байгаа тийм. Үндсэн хуулийг одоо өөрчлөхгүй яах вэ гэдэг ер нь хэлцгээр болсон. Тэгэхээр энэ асуудал дээр одоо хүмүүс янз янзын байр суурьлаар хэлээ. Бараг энэ асуудлыг сүүлийн бараг 10 хэдэн жил ярьж байгаа. Үндсэн хууль өөрчлөлт оруулахгүй, оруулж болохгүй, оруулна. А одоо 65 энийг хийж чадна. Эсвэл 65 дангаараа байх үедээ хийж болохгүй. Ийм нэг үзэл бодлын маргаа мэтгэлцэн багдгүй өөрөөсөө хэрэгшээ хамгаалсан ийм хандлага явж байна л да. Тэгэхээр та юу гэж бодож байна? Ер нь одоо хилцэх ёстой юу? Цаг нь болсон уу? Энэ их хурал баталж чадах уу? Үндсэн хуулийн өөрчлөлтийг. Тэгээд та бүхний бидний одоо битээр ярьж байгаа үндсэн сэдв хөгжлийг шийдвэрлэж байгаа энэ хуулийн залхуудаа өөрчилж чадах уу? Чадахгүй үргэлжлүүлэх үү? Энэ дээр таны хариулт өгөө. Яг уу эсвэл бид нар сонгодог ерөнхийлөгчийн эсвэл сонгодог парламентын энэ хоёрын аль нэг дээр л гарах хэрэгтэй. Одоо хийж байгаа үндсэн хуулийн өөрчлөлт бол яг зөвхөн энийг ингээд баланслуулах гэж оролдоод байгаа л тийм нэг юм. Зүгээр засвар хийж байгаа. Нэг бол машины мотор болохгүй болчиход байхад бид нар одоо гадна талынх нь одоо дугуйг л бодгаар шүрших гээд байна гэсэн үг. Тэгэхээр яг энэ дээр бол би сэтгэл хангалуун биш байгаагаа ажлын хэсэг дээр бол бас ингээд илэрхийлж хэлсэн. Бүгдээрээ энийг хүлээн зөвшөөрч байгаа. Ер нь бол. Гэхдээ цаг нь биш ээ гэдэг ингээд. Тэгэхээр яг мэдээж үндсэн хуулийн одоо баг зэргийн нэмэлт өөрчлөлт хийгээд үл явж болно. Гэхдээ суур асуудлаа онцлох хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр л миний хувьд одоо илүү их тийм парламентын гишүүдтэйгээ ч бас уулзъя, сэтгүүлчтэйгээ ч бас уулзъя. Тийм ээ одоо олон нийтэд ч гэсэн яг энийг хэлье. Тэр өөрчлөлгөөгүй юу гэдэг бол тэр бол дараагийн асуудал. Гол нь энийг мэдэх хэрэгтэй. Яг тэгэхээр ярьж эхлэегүй шүү дээ одоо. Тэр энэ дээр бол бас тийм тодорхой хэмжээний хугацаа бол хэрэгтэй байхаа гэж би бас бодож байгаа. Нөгөө талаараа бас яг энэ төрийн одоо 3 өндөрлөгт байгаа хүмүүсийн хүсэл эрмэлзлээс болдог зүйлтэй үндсэн хууль гэдэг нь яг явж явж. Тэгэхээр одоо жишээлбэл Оросын албаны улс зөвлөлт холбоот улс ингээд задарч байгаа жишээлбэл Горбачов гэдэг хүнийг одоо бүгдээрээ л үзэн ядаж байлаа шүү дээ. Энэ одоо том совет гэдэг бүтцийг задлчлаа гэх. Гэтэл өнөөдөр өдрөөс өдөр тэр хүн тодорч байна. Магадгүй жишээлбэл тийм ээ одоо аль нэг талд нь ингээд гаргасан хүн тухайн үедээ намдаа ч юм уу эсвэл хэсэг бүлэгт хараагахыг үүсэх аргагүй. Гэхдээ тэр бол дараагийн одоо 25 жилийн шинэ үеийн түүхэн хүн болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Ястай нэг ханамд зургаа олгуулах гээд байгаа мó эсвэл түүхэнд хуудас нэмэх гээд байгаа мó гэдгээл одоо л бодох цаг байхгүй яг тийм юу. Одоо энэ дээр ч их нэтэнтэй баяр дарга ингэж хэлжсэн юм. Хинч хариуцлага хүлээдэг үү? Хинч үүрдэггүй тийм ээ. Хинч бас эрхчлөөгүй ийм үнцэл батлах гээд байна гэдэг. Хурлыг хайж орхиж. 92 он. Тий. Гэтэл яг зөв одоо баяр даргаасаа одоо миний үечлэл ингээд асууя гэж боддог. Бас нэг ярилцъя гэж нэг боддог зүйл. Тэгвэл та яагаад ерхий сайд байхдаа энийг хийгээгүй юм бэ гэдэг асуудал гарч ирж байна. Мэдсээр байж. Эсвэл мартсан байж болно тий. Тэгэхээр яг энийг одоо ингэж буцаж ярьж одоо өнөөдөр жишээлбэл тийм одоо том голс илэрхийлж байгаа хүмүүс тухайн үед өөрөө ямар байр суурьтай байж вэ гэдгийг би одоо сануулах гэдэг юм л бас. Тэгээд тэрэн дээрээ хэдүүлээ байх нь чухал юм аа гэдэг. За энэ ингээ яриул их тийм уцалдаг байна. Тийм байна. Хөгжлийн тухай ярих гэж байгаа шүү дээ. Тэгэхээр та хэллээ шүү дээ хүсэл зэрэгээс хамаардаг гэж. Ялангуяа одоо лидер улс төрчдийн тийм ээ төрийн 3 өндөрлөг нэрээс шийдвэрсэн л та энэ хүмүүсийн. Тэгээд энэ цаг нь болоогүй гэж бас та тэр хэллээ. Цаг нь тэ хийзээ болох юм бол. Энэ хуулийг хэзээ өөрчлөлт болох. Одоо тэгээд монголчуудын эрч хүч маш их байна шүү дээ. Бүр захын хүмүүс сайхан амьдрахын төлөө чадлаараа тэмцэж байна. Даач нөгөө урсдаг, хөлмөрлөдөг зам нь алигтай болчихгүй учраас аргаа аваад гэмтэр хийж байна. Тийм ээ? Зарим нь одоо ядуурч байна. Зарим нь их нутгаасаа дөрвж байна, тийм ээ? Эдийн засгийн шалтгаанаар шүү дээ. Гадаадад хар ажил хийх гэж цуурж байна. Тэгэхээр хизээ хийх юм одоо. Цаг нь болоогүй гэдэг бол ойлгомжтой сонсогдоод байгаа. Юу, ер нь бол ордны гаднах цаг болчих. Тийм ээ? Ордны гаднах цаг. Нэг өөрчлөл өөрчлөлт шаардж байна. Залуучууд нийгэм өөр болчих. Өнөөдрийн байгаа нийгэмд сэтгэл хангалуун биш болчих. Нэг л зүйл болохгүй байна гэдгийг одоо хараад идэг болчих. Гэхдээ тэрийг одоогоор бол ингээ хүний хувьд бодож айлсвал одоо нэг тийм цаг хугацааны хувьд ингэж бодож бас тэгээд энэ ингээд эвлэлтэнд хэлэхгүй байна. Нэг юм том мөнгө ус, том дагуулга ингээд нөгөө 25 жил нэг удаа өөрчлөгддөг гэдэг шинэ 25 жил Монголд аль хэдийн ирчихэж байна. Хүссэн ч ирчихэж. Ордны гадна талд шүү дээ. Ордны гадна талд. Ордны дотор талын ирээг байна. Энийг ирүүлэхийг хүсэхгүй байгаа бас нэг тийм хэсэг бүлэг хүн ойлгохыг хүсэхгүй байгаа хэсэг бүлэг хүмүүс байна. Гэхдээ энэ хүмүүсийн цаг бол одоо ингээд дуусчих. Хатуух хэлэхэд дуусчих. Тэгэхээр одоо энэ давлгааг яаж чөдөрлөх гэлээ гэдэг энэ үл сэт цохол орно. Сэт цохол орно. Тэгээд энэ өөрчлөгдөн. Тэрэгтэй харин тийм зөв тийшээгээ өөрчлөгдөх ёстой.
Тэхийн тулд яг гэхээр одоо бид нар олон нийтэд илүү тийм мэдээлэлтэй болох хэрэгтэй. Тийм байна. Ийм л зүйл дээр одоо би өөрийнхөө хувьд жишээлбэл ингээд өөрийнхөө цаг үеийг ашиглаж байна гэж бас бодож байна. Цаашдаа их олон зүйлүүд бас хийх болно. Тэгээд ялангуяа одоо хэвлэл мэдээллийнхэнтэйгээ ихтэй сургуулийнхаа профессоруудтайгаа би бол одоо яг ингээд хамт суугаад бас ярилцъя гэдгийг бас уриалж байгаа. Би буруу байж бас болно шүү дээ. Гэхдээ энэс илүү шийдэл байвал тийм байна. Тэрийг ингээд хамтдаа тэрэн дээр бас таныг ч гэсэн урьж байна. Тийм. Хөгжлийн тухай ярихаар шүү дээ. Явсараад үндсэн хөлрөө яваад орчих тийм л. Хүмүүс ярьж байгаа л тэгээд тэрнээс болоод болдгоо маа гэл ингээл. Тэгэхээр одоо үндсэн хөлч нь нийгмийн зөвшөлдсөн шүү дээ. Нийгмийн зөвшөлдсөлийн хамгийн том гэрээ. Тэр энийг хийхэд тулд үнэхээр одоо хүмүүс ойлгуулах, ямар учир шалтгааныг мэдрүүлэх, дуу хоолойг нь сонсох, нөгөө хилцүүлэг явуулж ард түмнээс санал асууж өөрчлөлт оруулна гэж уг нь үндсэн хуулийг өөрчлөх үү юу үндсэн хуулийн нэг тийм заалт биш шүү дээ. Үндсэн хуулийг өөрчлөлт оруулахад тэр процедур нэг сая жилт яваагүй өнгөрсөн жилүүд. Тэг яг тэрүүл ингээд бэлэг тэмдгийн хувьд ингээд явж байгаа. Тэгсэн мөртөө агуулгын энэ бүх зүйл бэлэг тэмдгийн гэж бас үзэж болохгүй л. Яг тэгэхээр энэ ингээл яригадаад байна гэдэг сонирхол татаалаа гэсэн. Тэр нь өөрөө ингээд ярьж эхлэх гэдэг чинь бас багаар ингээд урд нь л одоо жишээлбэл огт ярьдгүү, огт халдч чаддгүү олон зүйл бас их өөр болж байна. Жишээлбэл Эрдэнэт гэдэг асуудлыг хизээл ахта манай монголчууд ингэж олон талаас нь ярьдаг байлаа. Өнөөдөр л ярьж штэ. Хэлэг дотор энэ уудлаад гаргаж ирж штэ. Хизээл ахта бид нар үндсэн хуулийн талаар ингэж хилцүүлэг хийдэг байлаа. Болж байна. Дэвшилтд байна. Тийм ээ. Энэ цаг хугацааг нь хурцсах хэрэгтэй. Тэхийн тулд бид нар илүү сууж тодорхой асуудлаар илүү их одоо ярилцах хэрэгтэй. Гэхдээ тийм сэдв тойрч. Тийм. Нээлттэй ил тод гэдэг бол маш чухал. Ер нь бол тэлгүй яах вэ? Тэгээд Улсын хурлын ёс зүйн бодлогын хороо юу? Ёс зүйн хороо. Ёс зүйн хороо. Ёс зүйн хороотой холбоотой бас нэг ингээд таны хэлжсэн ч санаж байна. Үнэхээр бас зөв санаа байхгүй. Одоо яг үгүй Баабар ус ягталж хэлдэг л дээ. Ямар ард түмэн байна, тийм их хурлын гишүүд байна гэж. Нэг талаас мөн баг. Нөгөө талаас нэгэнд сонгогдсон өндөр үүрэг хариуцлага болж байгаа ажил хайгуйж болох уу? Энийг ёс зүйн хороо ягаад ажилддаг юм бэ энэ дэр? Гэл ингээл хүмүүс богомдоод байгаа байхгүй. Одоо нөгөө кнопны асуудал шүү дээ. Ингээл дараад идэг шүү дээ. Дээш нь дараад за тэгээ хуралдаа ярддаг алдартай хүмүүс байна. Хурлын эхэлдэггүй гэж байж болт юм уу? Гэтэ энэ бас л их тийм одоо сонирхолтой зүйл дээ. Ягаад гэвэл ингэж болох ёстой болохгүй ёстой гэдэг бохимдоод байдаг. Гэхдээ өнөөдрийг хүртэл жишээлбэл Австрали улсад яг жишээлбэл хуралдааны дэг ямар байд юм бэ гэдгийг орчуулсан тохиол манай Монгол улсад байхгүй л. Тэгэхээр бас бидний хувьд ингээд нэг юм эмоцоор яваад байдаг нас мэддэг байгаа юм л тийм. Жишээлбэл Оросын холбооны улсын төрийн дуумын дэг яг ямар байд юм бэ гэдгийг бүтээн хэмжээнд нь орчуулсан тохиол байхгүй л. Франц, Германы Бундестаг, Англи. Тэгээ энэ бүх зүйлээс ингээд харьцуулж харж иж дахиад бас нөгөө нэг яг юм бодиттой маягийн дүгнэлтэнд гарч ирж байгаа юм л. За жишээлбэл ихэнх тохиолдолд одоо улс орнууд бол одоо манайхан шиг юм картаар санал өгдөг юм байна. Карт хийчихэд конопор санал өгдөг. Биеийн одоо жишээлбэл хөдөлгөөнөр эсвэл гар өрөөдөг, эсвэл бос зогсдог, эсвэл тим үгүй төрөлдөж гин гэсэн хаалгаар гараа авчдаг. Тэгэхээр яг үгээр их хурлын гишүүн байхаас аргагүй болж байгаа. Байхаас аргагүй. Тийм ээ ажилтаа. За тэгээд хэрвээ байхгүй бол яах вэ гэд. За тэнгуү тэрийг ёс зүйн хороо, сахилгын хороо. За тэрийг даргалдаг хүнийг зарим улс одоо ташуур гэж хүртэл нэрлсэн байна. За энэ яг вэ гэхээр парламентын гишүүнийг татах хүртэлх хэмжээнд одоо арга хэмжээ авдаг эрхэмтэлтэй байна. Дээдлмөр татна. Татна тийм. Тэр болтлоос. За жишээлбэл шатлсан арга хэмжээнүүд за зөв нийтлэгт нь тийм ээ өөр байгаа. Нийтлэгт жишээлбэл эхлээ сануулж байгаа. Тэгээд тэр нь хуулиараа сануулах үүрэгтэй. Хоёрдугаарт нөхрийг татаж автаад уучлалт болгуулж парламентын өмнө. Би одоо оролцсгаа болио. Тийм оролцсгаа болио гэдэг. За тэгээд тэрний дараа яах вэ гэхээр сахилгын хороонд шилжүүлчихэж байгаа. Сахилгын хороонд хугацаатай үүрэг өгөөд цалинг нь насчих. За тэгээд тэрний дараа хэрвээ одоо жил нийт хуралдааныхаа 3/1-т нь оролцохгүй байгаад байвал 3/2-ын саналаар эгүүлэн татчих. За одоо жил хамгийн эрхчлөөтэй гэж байгаа Америкийн нэгдсэн улс Австрали зэрэг орнууд яаж яах вэ гэхээр албадан автрах тийм тусгай хороотой. Тэгээс нь чирчилнэ гэсэн үг шүү дээ тийм ээ. А тэгээ энэ бүх зүйл юу вэ гэхээр нэг л ийм зүйл байна. Манай дэгийн тухай хууль. Манай дэгийн тухай хууль бол сайн хууль. Ингүүл тэгнэ гэдэг бүх юмнуудыг бол маш сайн наривчилсан. Ганцхан юм дээр алдаа хийсэн. Тэр үл юу гэхээр хариуцлага байхгүй. Тэгвэл яг яах юм гэдэг юм ерөөсөө байхгүй. Ерөөсөө тэгээд одоо нийгмийн бухимдаад байгаа зүйл бол их хурлын гишүүд бол эрх мэдэлтэй. Бүрэн эрхтэй. Гэтэл ягаад үүрэг хариуцлага тодорхой биш байна гэдэг шүү дээ. Адаглаад ягаад сонгогдъё гэж санал өгөөч гэж гуйчаад адаглаад хуралдаа суухгүй байгаа. Тэр байгаа юм чинь үүрэг байх хэрэгтэй шүү дээ. Тэр чинь адаглаад 4 өдөр ганцхан одоо 4-5 өдрөл чул уралдаж байгаа шүү дээ. Бос өдөр нь байнга ороо болон бүлэгтэй байгаа. Яагаад 7 хоногийн 2хан өдөрт бүтэн байж хэмжээний яс зүй байхгүй байгаа юм бэ гэдэгт бухимдаад. Тэгээ яаж доошоогоо хариуцлага ярих гэдэг юм бэ гэдэг.
Тэр энийг ярьж эхлэхээс арга байхгүй те. Бямцагт гişүүн битээрээ одоо төрийн байгуулалтын байнгын хорооноос бас битээр чиглэл өгөөд энийг одоо тийм ээ хуулийн одоо шин төсөл өргөн барих ёстой гэдэг тийм даалгавар өгсөн. Энэ даалгаврын дагуу үүнийг бас судалсан. Их тийм сонирхолтой зүйлүүд байгаа. Энийг ч гэсэн бас дахиад би нийгмийн хэлцүүлэлт оруулъя гэж бас бодож байгаа. А яагаад гэвэл бусад газрууд болдог юм биш гэдгийг харах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол угаасаа л парламентын гишүүн бол бүрэн эрхтэй учраас хурал тасалхамчаас бүрэн эрхт хамаарна гэж үзэж болохгүй шүү дээ. Тийм ээ. Би нэг зүйл дээр бас сүүлийн үед явах те бас гайхаад байдаг зүйл байгаа. Улсын хурлын чуулганаар хэлцэх нэг ажлын дараалал гардаг шүү дээ төсөлүүд. Ийм холиодыг хэлцэнэ гэдэг. Ийм амин чухал асуудлаа эхлээд хурдан хэлцэж болдгоо. Дөрөөл яваад. Яг л наас тэгийн тухай. За одоо энэ жишээл байгаа маш энгийн зүйл байна. За жишээлбэл хэлцэх асуудалтай холбоотой асуудлаар улсын хурлын гишүүд үг хэлнэ гэдэг манай тэгийн тухай хууль. За байж байгаа тийм. За гэтэл жишээлбэл зарим улсууд яадаг вэ? Тэрийг бичгээр өгнө гэж. Өмнөх өдөр нь. За манай хууль яах вэ гэхээр харж байгаад ингээд үг хэлмээр байвал ингээд конопчж байгаа. За бараг нэг 10 гишүүд. За тэгээд 5 минут тэгээд тэгэхээр чинь 1 цаг болчихж байгаа байхгүй юу? Тэгээд тэр чинь өдөр завсарлана гэхэлэр үндсэндээ хэлцэх асуудал руу орохгүй байжгаад үг хэлсээр гоо дуусчих. Үг хэлсээр гоо дуусчихдаг. Тэгээд өөр зарим нь одоо ингээд буу халах тал руу гардаг. За тэгэхэд тэрийг яаж зохицуулсан бэ гэхээр өмнөх өдөр нь жишээлбэл одоо дэгээр тийм ээ. Өмнөх өдөр нь жишээлбэл за би одоо хар тамхитай холбоотой асуудлаар хэлцэх асуудалтай үг хэлнэ гингүүт их хурлын даргаад болон бүрийн даргаадаа өгнө. За тэрийг аваад ингээд нийлүүлээд үзэхлээр зарим жишээлбэл гишүүдийн салд авцсан байвал тэр салд авцсан 3 гишүүнээс аль нэгийг төлөөлөж хэлвэл. За тэгээд бичгээр өгч гэхэд баг манайха хэлэхэ байлаа даа. Ягаад тэгэхээр тэ одоо жишээлбэл ингээд ерөөхдөө бол бас нэг тийм хариуцлагатай хандахгүй байх тийм зүйл байна. Тэр зүгээр ганцхан хуулийн заалтыг өөрчлөхөд л жишээлбэл бид нар одоо парламентаар явж байгаа цагийг маш тийм үр бүтээлтэй болгох боломжтой болж байгаа. Тэгэхээр үл энийг бол одоо маш тийм наривчилж судлан таавах манаас тийм байна. За тэгэхээр том бодлого хэлцэх гэж байгаа юм чинь эхлээд энэ юм тохирчмаар юм байна. Хариуцлага хүлээдэг. Үргээ хүлээдэг. Хурлан зэгцтэй болдог. Тэгээ дараа нь ажилла хэмэрлэн байл та нэг. Тэгэхээр энийг л одоо яаралтай хийх. За энэ дээр яг өөр бас нэг зүйл байгаа. За мэдээж бас бүх юмыг муулж харлуулж бас болохгүй. Манай парламентын гишүүдийн тоо бол дэндүү цөөхөн. Дэндүү цөөхөн. Одоо энэ чинь 92 онд биес тоо чинь одоо хүн ам бараг саяар нэмэгдчихв тий. А ер нь бол одоо манахаас бусад улс оронд бол парламентын гишүүд бүгдээрээ юм олонний танил дээр байдгүй. Сэтгүүлчд нь одоо бараг тань сайдаас илүү парламентын гишүүд рүүгээ гүгээл тэгээ парламентын гишүүдийн өдөр ингээл бараг мэдгэл хийгээл ярьцгаа урлагийн одуудаасаа бараг илүү хэмжээнд ийм байдаг зүйл их цөөхөн. За тэгээд нэг 150 парламентын гишүүнтэй 250 парламентын гишүүнтэй байлаа гэхэд ерөнхий сайд юм уу намын дарга нэг 10 хүнтэй муудах бол ерөөс асуудал биш. Манад 10 хүнтэй муудчих юм бол байнгын ороо явах байлна. Шууд гацчихна. Санлын хэлцгээ. Тэгээ огцрох заалт нь ерөөсөө өөрөөл огторно. Төсөө баталчаад байгаа. Тэгэхээр ерөөсөө эн чинь ингээд ийм шантаж юм руу ингээд өөрөө энэ тогтолцоо маань ингээд бас орчоод байгаа юм л. Яг тэрүүл ингээд дотоос нарахт бол бас их тийм тодорхой харагдсан юм байна. Нөгөө талаар яг парламентын гишүүд бол мэдээж одоо жишээлбэл бас завгүй хүмүүг бол завгүй олон уулзлууд тийм ээ. За тэгэл одоо жишээл гадаад дотоодын төлөөлөгчдийг хүлээж аавна гадагшаа татгшаа бас явна тойрогтой ажиллана гэдэг. Тэгэхээр яалтчгүй бас нэг 76 хүн өөрөө ингээд нэг одоо хууль тогтоох үйл ажиллагааг бүтэн явуулахад тоон хөрөхгүй байдаг. Бас нэг юм зовлон байгаа. Тэгээд дотор талаасаа юу засгийн газрын гишүүд төрж байна. Тэгэхээр хууль тогтоох ажлаа хийхгүйгээр нөгөө санаа алдаал нөгөө нэг сайд болсон хүмүүсээ хараа суугаад байдаг. Ийм л парламент болчиход байгаа байхгүй манай. Тэгэхээр энийг бол салгах хэрэгтэй. Байшин салгах хэрэгтэй, эрх үүргэнд салгах хэрэгтэй. Асар боломжоор монголчууд өгч. Харамсалтай бидний одоо жолоодж байгаа машины мотор бол хэвийн ажиллагаа болж ирж гэж. Яг энэ бол маш сайн үндсэн хууль өнгөрсөн 25 жил. Энийг бол би хүлээмжшэрнэ. Ягаад гэвэл үнэхээр Монгол бас дарангуул руу ороогүй. Бусад бүх Станы орнууд орсон. Үнэхээр бид нар альтчлаа орно байсан. Одоо харин бид нар эдийн засгаа, урт удаан хугацааныхаа төлөвлөгөөг, хүн амынхаа иргэдийг яаж өдөн татах уу, яаж дундад давхаргаа 70%-аас дээш гаргах уу гэдэг дээр л одоо бид нар тодорхой хэмжээний өөрчлөлт хийж гүйцэтгэх засаглаа жоохон чадамжтай болохгүй бол ерөөсөө л тэгээ нэг ийм байдлаар ингээ явсаар байгаа л дахиад 25 жил явна. 2 толгойтой 3 толгойтой ингээл яваад юм байна. За баярлалаа. Хоёлаа эдийн засаг руу жоохон орол яаж одоохон мэдээллийн технологи IT те энэ салбар бол асар хүчтэй хөгжин. За аялал жуулчлал Монголын давуу тал хөдөө аж ахуй гэл. Та ер нь аль салбарт олон салбар байгаа л да ер нь зүгээр. Хамгийн энгийнээр хэлэхэд энээс нь эхлүүл одоо бид нар амжилт олно гэсэн бодсон юм салбар байна. Хөгжил маш энгийн уул уурхай үл хязгаарлагдмал. Ойлгомжтой. Одоо нүүрс үнэтэй байгаа дээр алт үнэтэй байгаа дээр тис үнэтэй байгаа дээр аль болохоор бид нар үнийг арилжсан зүйтэй. Гэхдээ үүнийг бид нар баялагын сан болгох хэрэгтэй. Гэдэг нь бид нар төсөвт бүгдийг оруулдаг байхгүй гэсэн үг. Магадгүй жишээлбэл нэг 50% ч юм уу төсвийг нөхдөг. 50% болохоор бидний хувьд баялагын сан болгоод төрийн төсвөөс хамааралгүй болгоод өөрөө ашиг олдог.
Эдийн засгийнхаа чөлөөт эргэлтийг бий болгосон салбараа дэмждэг юм Норвегийн тэр Norges банк загвар руу, Казахстаны загвар руу, одоо тэр Ботсванагийн загвар руу орох хэрэгтэй. Дэлхийд дээр одоо нэг юм тэр дөрвөн нэг дугуй өнхөрч хагаад шинээр олж харах гэх хэрэггүй гэдэг шиг шууд бид энийг аваад хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгээд энэ баялагын сангаас яах вэ гэхээр ерөөсөө л дөрвөн салбарыг бид нар дэмжих хэрэгтэй. Мэдээж хөдөө аж ахуй. Гэхдээ хөдөө аж ахуйг одоо бид нар малын тоогоор биш. Ашигтай эрчимдсэн энэ фермер тал руу оруулахгүй бол бэлчээрийн даат өндөрч байгаа. За хоёрдугаарт сэргийгдэх эрчимч. За гуравдугаарт аялал жуулчлал. Дөрөвдүгээрт жижиг дунд үйлдвэрлэл. Энэ зүйлүүдийг бид нар тэргүүлэх салбар болоод одоо ч 90% нь хамааралтай байгаа энэ зүйлийг адаглаад нэг 30% нь бусад салбараас хамааралтай болгохгүй бол Монгол улсын хувьд бол одоо жишээлбэл ганцхан баялагын дуусаад маш тийм хүнд байдал байна. Тэгээд ер нь дундаж давхаргыг 70% хүргэж ижил нийгэм сайхан байх тухай яригдана. Манай үндсэн хуулийн дээр байгаа хүмүүнлэг иргэний арчсан нийгэм гэдэг тийм гоё үгүй. Тэрийг эдийн засгийн одоо хэллэгрүү хөрвүүлвэл хүмүүнлэг иргэний арчсан нийгэм бол дундаж давхарга 70%-аас дээш нийгмийг хэлнэ. Тэгээд дундаж давхарга гэдэг нь юу гэж тодорхойлгоо дундаж давхаргыг? Дундаж давхарга гэдэг нь бол одоо яг хөө тийм олон тийм үзүүлэлтүүд байдаг. Жишээлбэл хүн одоо тийм өөрөө адаглаад жишээлбэл орон сууц авахд лизингтэй орлого нь тийм ээ тэнцэж байдаг. Тий. Одоо 11-гээ шаардлага хангадаг. Тий 11-гээ л өгдөг. Тэрнээс илүү гардаг. За хүн нэг удаа одоо тийм эрүүл мэндийн үзлэгт нэг удаа одоо хамрагдаж чаддаг жилд нэг удаа. За тэгээд яадаг вэ гэхээр гэр бүлэрээ нэг удаа жилд гадагшаа амрах хэмжээний тийм орлого тэр хүнд байдаг гэдэг. За ингэ явах юм бол манайх ер нь бараг нэг 80% нь бол бүдэрч байгаа юм дээр. Тийм. За 1-2% нь манайх нэг баян нэг 10-15 орчим хувь нь бол хангалуун дундаж, бусд нь дунджаас доогуур учраас дунджаас доогуур байгаа одоо жишээлбэл 60-70% нь 1% үзэн ятна харахгүй байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ нь өөрөө ингээд нэг нийгмийн давлгааг цохиулаад тогтворгүй байдал үүсгээд тэгээд бас байгаа зүйл байгаа. Гэтэ энийг гаргахын тулд яах вэ гэхээр төр хадгалаад нэг 8 жилээр төлөвлөдөг, 12 жилээр төлөвлөдөг байж ижлэлийн утааны асуудал ч юм уу том асуудал шийдэгдэнэ. Тэгэхээр дахиад нөгөө энэ нөхөртэй холбоотой бас байж магадгүй болчихсон юм байна. Тэгээд одоо хамгийн үндсэн эдийн засгийн гол салбар гэж үзэж байгаа уул уурхай маань бол тэрнээс олж байгаа мөнгөө зүгээр л хоол болгоод идэж чинь шүү дээ. Баялагын сан болгоо дараагийнхаа юмд өргөмжүүлж чаддаг. Адаглаад нөгөө та тэр ярилцлагын ихэнд хэлсэн боловсролын салбарыг дэмждэг. Одоо ч бас л ингээ өчигдөр өнөө үржтөр ингээл багш нар нь ажил хайн гээл сувлэгчдэр нь ажил хайн энийг л болохгүй байна те. Энийг одоо хэдүүл шийдэх вэ? Яаж шийдэх вэ? Ер нь л яг манай төсөв бол яг юм хүн рүүгээ очдог тал нь их бага юм л. Одоо энийг яг яаж хийдэг вэ гэхээр дахиад яг мэдээж системийн хувьд өөрчлөх хэрэгтэй. Тэр нь гэхээр адаглаад төсвийн одоо 2 дугаар хилцүүлгэн дээр энийг ихтэйд сургуулийн профессоруудтай энэ телевизийн нэвтрүүлэг хийж сайд маань ярих хэрэгтэй болж байгаа юм л та. Тэгжиж нөө нийгэм ойлгоно. Манайх бол цэцэрлэг сургууль за тэгээ хэдэн офсын байшингууд барьдаг. За жижиг дундын сан маань гэдэг нэг юм хэдэн сангуудад мөнгө өгдөг. За ингээд одоо бус нь цалин тэтгэл тэмж. За ингээд төсөв маань ер нь бараг тийм дуусч тал руугаа ингээд явдаг. Ер нь бол одоо яг нэг юм дээр бол би одоо зарчмын хатуу байр суурь барих хэрэгтэй гэж боддог. Төрд байгаа албан хаагчд бол цөөхөн байх хэрэгтэй. Тэгээд цалин нэмэх хэрэгтэй. Манайх яг гэхээр манай төрийн одоо явж ирсэн философи юу вэ гэхээр яаж яж ажлын байртай болгоё. Тэ? Яаж яж хөрхи ажлын байртай байжэг. За тэгээд цалин одоо хамгийн багаар тогтооч. Тэгээд бусдын өөрөө аргал нь үдтэй гэдэг ингээ орхичдаг. Тэр нь авилгалын их үндэс болдог. Тэгэхээр бол одоо жишээлбэл ингээл сургууль цэцэрлэг гэж баахан баригдаж байна. Энэ бүхний цаана дахиад төсвөөс тэнцээ ажиллах хүмүүсийн тий одоо юу гарч байна. Тэгэхээр энэ манай төрийн философи бол одоо бид нар ингээд шийдэх хэрэгтэй болж байгаа. Төр бүх хүнийг ажлын байртаа болгоод бүгднийг нь одоо ингээд нэг хин эцээхгүй дуулын тураахгүй байлгаж болно. Одоо манайх бол яг тийм халамжийн загвар руу явж байна. Манай Монгол улсад яг үндэ зөвхөн халамжаараа ажил хийхгүй амьдарч болох орн. Ер нь бол одоо хөдөө орон нутгад бол бас тийм юм ажиглагддаг. За эсвэл бид нар үнэхээр одоо жишээлбэл цомхон бөгөөд чадварлаг төртэй болъё гэвэл бид нар одоо байгаа төрийн албан хаагчдын тоог адаглаад 50% цөөлөх хэрэгтэй. За тэгээд цалин нэмэх хэрэгтэй. Өрсөлдөж ордог яг тэр нэг мэрит зарчмыг хангах хэрэгтэй. Тэр энэ яг философи бол одоо бидний хувьд бол ингээд нэг тийм зарчмын хувьд нь хагалж шийдэх яг л юм зүйл байна. Яг л одоо нэг юутай үндсэн хөлтэй адилхан эсвэл энэгээр явъя эсвэл энэгээр явъя гэдэг суур философи тодорхой болох. Гэхдээ танд би бас нэг сайхан мэдээ хэлэх гэдэг шиг ерөнхийдөө л ийм зүйл рүү урд урдынхаас хэд дахин илүү их тийм хүчтэй нийгмийн шаардсан ийм том дуу хоолой энийг шаардсан улс төрчдийн тоо энэнд одоо таалагдахгүй байгаа мөртлөө одоо жишээлбэл өөрийнхөө намыг ч юм уу шүүмжилж чаддаг эсвэл болохгүй байгаа тогтолцоогоо олж хардаг
ийм хүмүүсийн тоо эрс ихсэж байна. Маш сайн. Энээр одоо тийм хурдтай аж үйлдвэрийн 1-р хувьсгал, аж үйлдвэрийн 2-р хувьсгал хоёрын дунд 100 жил байна. Аж үйлдвэрийн 3-р хувьсгал, аж үйлдвэрийн 4-р хувьсгал хоёрын дунд 25 жил байна. Тэгэхээр сайн цаг ирж байна. Тэгэхээр 40 он хүртэл бас Монгол улс бол одоо Азтай төдийгүй дэлхийд бас тийм эдийн засгийн тэргүүлэгч орн болно гэдэг ийм одоо зорилтон дээр нэг хоёрхан ажуудлаа засчих юм бол бидэрт бол их боломж байна. Энэ бол их тийм сайхан тал руугаа бас явж байгаа өөдрөгөр харах хэрэгтэй. Бохимдгаас илүүтэйгээр бид нэг ч гэсэн жижиг асуудлыг ингээд шийдэд явах нэг тийм самбар тавиад суудаг соёл руу орох хэрэгтэй байна. Тийм байна. За тэгээд чөтгөртэй гэж хэлэх нь хаашаа зүгээр өрөөлтөө мөрч хэлнэ шүү дээ. Одоо Монголын эдийн засаг ингээд нэг тэрийн жаахан цоллаад ингээд явах нь бол яа харахгүй одоо энэ эцэг хууль да тийм ээ. Улс төрийнхөө соёл нөлөөнд оруулах өөрсдөө шалтгааллах байх. Тэгээ би чинь танаас нэг зүйл асуу гэж бодож байна. Монгол улсын ирээдүйг та 25 жил гэж хэллээ шүү дээ. Манай тэр тогтвортой хөгжил байх ёстой гэж хэллээ шүү дээ. Энийг одоо ер нь бий болох ойрын үе тийм нөхцөл бүрдэх Монголд. Дахиад одоо удахгүй сонгуул болно. Дахиад нөгөө популист амлалтуудаа хийлэн сонгуульд ялахын тулд бүх юма тавиад уучдаг шүү дээ. Тэгээ дараа нь нөгөөдхийгөө өөрийг төлөх гээд ингээд дахиад ядуурл, дахиад одоо хэрүүл ингээд яваад байх юм шүү. Яг 20 оны хувьд бол би нэг тийм одоо зааг үнэл хэлэх хэрэгтэй тийм ээ. За нэг 55-аас 60 орчим хувийн ихтгэл тавьж байгаа. 24 оны сонгуул бол би бол нэг 80-аас 90% ихтгэл тавьж байгаа шүү. Ер нь бол өдрөг тал руу дараагийн тийм одоо 8 жил дотор бол их олон зүйл өөр болох байх. Их ч олон зүйлийг өөрчлөх байх. Хүссэн ч одоо шинэ 25 жилийн одоо шинэ залуу үе төрөн орж ирж байна л да. Юмыг одоо хинээс ч тийм ээ хамааралгүйгээр үзэл бодлоо илэрхийлдэг шинэ залуу үе гарч ирж байна. Дэлхийн маш олон оронд яваад үтцсэн одоо юм үзэд нүд тайлцсан харьцуулж харах боломжтой одоо үе гарч ирж байна тийм ээ. Энэ залуучууд ирнэ. Энэ залуучууд ирээд дуртай хүн сонгогдохгүй болно. Улс төрч болохын тулд парламентд сонгогдохын тулд төр төсөлцгийн тулд олон жил шатараалан бэлтгэдэг болно. Ингэж юм ингээд цаашаа явна. Тэгэхээр энэ цаг бол бас ирж байна гэж бас бодож байгаа. Тэгээд 40 оны төсөөлөл их сайхан байгаа. Тэрний төлөө бас эсвэл хийхгүйгээр өнөөдрийн хувьд одоо чадах бүх зүйлээ миний хувьд ч гэсэн бас хий гэж бодож байгаа. Энэ дээр нь бас гүүр болъё гэж бодож байгаа. Одоо би жишээлбэл 7 хоногийн дараа Япон улс руу явах гэж байгаа. Япон улсд очиод дэлхийд даяар одоо ингээд бас гадаад төгсөгчтэй бас уулзж ярих гэж байгаа. Ирэх 25 жилийн. Тэрний дараа бас одоо судлаач залуучуудаа нийлээд орон нутаг бүрд тэгээ сегментийн тийм уулзтууд хий гэж бодож байгаа. Энэ хүмүүс маань хоорондоо уулзахгүй байна. Уулзаад самбар тавиад ярилцахгүй байна. Энэ л зүйлийг хийх юм бол ер нь бол одоо систем одоо анализ буюу тэр тоглоомын дүрм гэдэг нэг юм онол гэдэг. Тэрний хувьд аль ч улс орны 0.101 хүн нэгдвэл тэр үл өөрчлөлт гэж. Мундаг юм тий. Маш бага томортой маш их том тий. Гэтэ манайд бол хүн ам цөөхөн сул талаа давуу тал болгоё гэж хэлэх гэж. Бид нар ямар тэрбум хүн өөрчлөх гэдэг байна шүү тий. Тэр үндсэн байгуулсан судалгааны төвнөр ихгүй Азийн хөлөг болсон гэж. Одоо та тэгээ энэ 3 дахь гарч байгаа өмсөөлөнд ном танай судалгааны хөрөлн гарах уу? Тийм. Орцоор хугацаа ээж болох уу? Ер нь ямар хэмжээний надаас хүн гарч байгаа. Гэтэ энэ ном биш. Ном биш л тий. Судалгааны бүтээл. Тий. Зүгээр л энийг л бид нар олон нийтэд ил болох. Тийм ээ. Тэгэл тэрийг яг хаа гэхээр ерөөхдөө одоо хуульчтай хамт ярилцаад илүү тийм үндсэн хуулийн дараа ийм болж тухайн ийм дөрвүүд маань ингэж хэлж гэж. Тэгээ энийг телевизээр нэвтрүүлэг болгоно. Тэгээд CD бүтээл болгоно. Тэгэл яг хаа энийг жоохон тийм одоо сурталчлан таниулах их хурлын гишүүнэл үндсэн үүрэг шүү дээ. Тийм ээ. Ажлаа хийж байгаа хэрэг. За Азийн хөлөг улс гэдэг нэрийг би зүгээр дахиад нэг танаас дурдаа асуучих. Яг ямар утгаар та хэлсэн юм бэ? Азийн хөлөг улс гэдэг бол хөлөг гэдэг бол 3 одоо утгатай. Нэгдүгээр нь бол хурд гэсэн үг. Хоёрдугаар оюун санаа гэсэн үг. Гуравдугаар мөн чанар гэсэн үг. Тэгэхээр бид нар хурдтайгаар оюун ухаанаа дайчлаад өөрийнхөө давтагчгүй онцлог болсон нүүдлийн соёл иргэншил болон их түүхэн дээр тулгуурласан хөгжлийн загварыг гаргая л гэсэн утгатай үг. Тэрнээс Азийн хөлөг улс гэдэг нь зөвхөн одоо морьтой холбоотой бас юм агуулга биш. Тэгээд энэ номыг унших юм бол бас илүү ойлгогдсон. Тэр нь өнгөрсөн одоо ирээдүйд цагийн нэвт сүлбсэн хөгжлийн торлогон дээр Монгол хөгжлийн загварыг барья гэдэг л ийм уриалга юм. За баярлалаа ингээд танд амжилт хүсье. За баярлалаа танд ч гэсэн амжилт. За ингээд нэвтрүүлэг өндөрлөө баярлалаа үзэгчдээ.